бидний хоол хүнсний зүйлээс өмнөх 5 зүйлийг ярьсан байгаа. Өнөөдөр хамгийн чухал зүйл юу гэхээр усны тухай ерөнхийдөө ярья. За ус гэдэг бол маань ерөнхийдөө тийм одоо хадгуугийн 75% бүрдүүлдэг. За тэгээд дээр нь хүний биеийн бас 75% бүрдүүлдэг. Тийм зүйл бол ус маань байна. За усыг одоо ер нь бид нар яаж хийх хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө Монгол хүмүүсийн хувьд бол за жирийн амьдралтай Монгол хүмүүсийн хувьд бол усыг бол хит их хэмжээгээр бас ингээд байга уугаад байх нь бас өөрийн маш хэмжээг ажиллуулж өгдөг бас сул тал их байгаа гэдэг учраас усны бас тийм стандарт нь арай өөр байна л да. Одоо Монгол хүмүүс ч бол маш тийм хатуу ширүүн хуурай нөхцөлд амьдардаг. За хуурай нөхцөл хит хуурай учраас дотроосоо усаа алдахгүй тийм хүчтэй учраас гадна талаа одоо арьсмаач тийм хатуу ширүүн дотроосоо одоо усаа алддаг тийм хүчтэй учраас ямар нэгэн одоо Европ ч юм уу янз бүрийн ондор яваад хит хэмжээгээр бас ус уусны улмаас бол бас хит хавгнах ч юм уу тийм зүйлүүд бол их гарч ирж өгдөг юм аа. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр ерөнхийдөө ширгээс ус шинжээ сайн гэж бид нар бол нэг өглөө эрт босоод 2 аяг усыг 1 аяг болтол нь зөөлөн гадаа сайхан ширгээгээд тэгээд уурчаад байх нь бол хамгийн зөв арга юм байна. За хэд их ус хэрэглэхээр. За тэгээд тэрнээс цаашаа одоо ингээд ерөнхийдөө бол хит их ам цангаж хуурайшихгүй бол ерөнхийдөө маш хэмжээгээр бас усыг ингээ уугаад байх бол бас нэг тийм сайн байна. Нэг цаг тутам нэг 400 г ус хэрэглэхтэй ийм маягаар тийм явж болж байна. За гэтэл ерөнхийдөө бол хүний усыг одоо хамгийн их сайн ширгээдэг усыг нөхөө уух цаг гэж байдаг. За хүний жишээ нь хоол боловсрол хамгийн сайн цаг гэж ярих юм бол ерөнхийдөө өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд хүн ямар ч хоол идсэн маш сайхан шингэж өгдөг юм байл да. Энүүтэй л хүний ус боловсруулах усыг одоо ходоод бөөрийн галсан хамгийн сайн цаг гэж байдаг юм байна. Энэ цаг нь юу вэ гэхээр ерөнхийдөө 15 тэг-тэгээс 18 цаг тэг-тэгийн хооронд бол маш хэмжээний одоо ерөнхийдөө голлох усаа ууж өгөх юм бол хүн ямар ч ус ерөнхийдөө сайн шингээж өгдөг юм. Энэ маань өөрөө бөөрийн гал ассан үеэр бол хүн бол усыг бас илүү их сайхан биендээ шингээж өгдөг тийм зүйл байна. За энэ бол одоо ердийн өдөр тутамд одоо энгийн амьдралтай хүмүүсийн хувьд бол ингэж байна. Гэтэл дасгал сургалт хийдэг тамирчдын хувьд бол ус маань бас арай өөр байж эхэлдэг. Дасгал сургалт хийдэг тамирчдын хувьд бол ерөнхийдөө ялангуяа бодвидик фитнес бүхий спорт хичээлдэг хүмүүсийн хувьд бол 30 минут тутамд бол 200 г тэрүүр ус ууж хэрэгтэй гэж үздэг. Хүний буян булчинчгийн бараг 75% бас 80% бараг ус байдаг учраас усны хэрэглээ бас тийм өндөр байх хэрэгтэй гэж үздэг байгаа тийм. За усны тухайд ерөнхийдөө ярихад бол бас юм байна.